заавал тайлбарлах би тайлбарлах хүүхдүүд тайлбарлах гэж бодсон. Аа томьёогоор бичсэн. Тэгээд долоодод төлөвлөлөө одоо энэ төлөвлөлөө тэмдэгт орох гарах бүх юм томьёогоор бичсэн. Одоо орчин үеийн чинь оюуны спорт болоод шатар шиг цол мэдээ бичсэн. Тэгээд юуны орчин үеийн маш их өндөр авч та энэ автрал хаалга тайлбарлаад жижиг хөвгөрөөр 6 дүрээр онгод А Б гэсэн 3 дүрээр ингээд 6 дүрээр нэгдээд 3 дүрээр хаагддаг. Тэгээд дотроо энэ байх ёстой сурдээс ард сүд прогноос харагдаж бишэлтийн зүйлүүд бүгд болсон. Тэгээд энэ дэндээ байна. Тийм болохоор тоо юм гэдэг нь тэнгисийн тоглолт. Тэгээд энэ бүхнийг хайрлаж байна. Тэнгис явсаар энэ бүрэн. Тэгээд энэ одоо Викторанг аюуханы аюу хамгийн бага нь Сергей Насович. ийм бич гурван хүн зэрэг. Тэгээд энийг л одоо баг бүхэн ч тоглож байна. Одоо ингэж багссан. Гадуур бицгаа их тийм хоёроор нэгээд чи таны ингэ томьёогоор бичсэн юм. тийм гой тоглоомнууд заавал утас гэдэг ахгүй тий энийг ингээд тоглоод аюухана хүчтэй бамбалчихсан. Багаас нэгээд 3 5 7 9-тэй гэж энийг уулны дэлхийн юу нөх ийм 9-тэй байна. Маа дэлхийн гэж манай аюухана Акбатар финиш нэгтийн юу доо ч одоо Монгол хэмжээнд болсон шүү дээ. Тэнг оруулж өгдөг юм. Энэ бол ингээд 9 бүрээр нэгдэнэ. Одоо энэ болсон ингээд дөрөв ингээд хараа бүрээр ингээд энэ мэдээж үү ийм үгүй юм аа. Тэгээд энэ ухтаа ийм пич тоглоом. Пич гэдэг одоо хүмүүс өөр байна. Энэ сорон ингээд онгоцтой. Энийг бол ингээд нэг удаа 6 жилийн түүний авсан 2 хүн болчихсон. Пич тоглоом гэж тавьсан онгоцтой. Одоо энэ бол одоо 2 модны онш одоо онш наадсан энэ үстэй. Энэ оноо гүйсэл тогцоор онгоцтой. Ирдээр энэ хатсаа энэ чагттай гэнэ хөөсөлтөх зэрэг юм. Тэгээд ингээд хийгээс гисэрч өгөх гэж баярлалаа. Ийм гоё бүтээгдэхүүнүүд Монголын ардын уламжлалтын тоглоомнууд шүү манайх сонирхол үзье.